За сайн байцгаана уу. Зуны номын өдрүүдийн арга хэмжээний дараагийн дугаар явж байна. Бид нэр энэ удаа Жорж Оруэллын 1984 гэдэг номын тухай ярихаар Монцомегийн сурвалжлагч Алтан хуйг, Монс өдрийн ажилтан Оюун ханд бид гурав ярихаар шийдээд энэ сууж байна. За зуны сайхан энэ өдөр энэ ойн төгөлд одоо 1984-ийг хэвлэлээс гараад байгаа тий. Ярина гэдэг бол одоо тийм ч их одоо таарсан сэдв биш байж магадгүй тий. Цах юу биш байж магадгүй. Гэтэ нэг зохиол нь өгөөтэй юм чинь бас өгөөтэй байдалд ярих. Тэглээ ч гэсэн энийг ярихгүй бол болохгүй. Бид нэр энийг их олон дахин ярих хэрэгтэй. Тэгэхээр энэ зохиолоор өнөөдрийнхөө ярилцлагыг явуулах гэж байна. За энэ Жорж Оруэллын 1984 гэдэг энэ зохиол 40-од оны үед бичигдсэн байгаа. Ер нь бол энэ ардчлал эрх чөлөөг тунхагласан бүх улсуудад, улс орнуудад 10 жилд заавал унших ёстой ном байдаг юм байна. Тэгээд энэ номыг сүүлийн жилүүдэд дахин шинээр хэвлэж, шинээр унших болсон нэг шалтгаан гэвэл бас ковидтэй холбоотой. Нэг талаар нөгөө талаар маш олон одоо улс орнуудад тийм авторитар дэглэмийг магтсан, авторитар дэглэмийг рүү одоо чиглэсэн ийм хандлагууд бий болсон. Тэгэхээр манайд ч гэсэн нэг намын тогтолцоотой болчлоо. Тэгэхээр бид нэр энэ номыг уншина гэдэг маань одоо ман намын эсрэг сурчлагаа явуулж байгаа асуудал биш. Ерөөсөө өөрийн мэдлгүй тийм төр засаг бодлого явагдаад байдаг. Тэрийг бид нар бас бодож үзэх ёстой, ярих ёстой. Тэгэхээр энэ сэдв өнөөдрийг болж байна. За тэгээд ер нь Оюун ханд Оруэллын тухай ярих уу? Зохиолчийн тухай ярих нь зүйтэй байна. ер нь Жорж Оруэлл нь болохоор Британи болон Энэтхэгийн ингээд одоо хамтарсан нутагт төрсөн. Тэгээд мань хүн ер нь бол тийм сэтгүүлч байдлаар хойд оршиж ирсэн тий. Жорж Оруэлл нь одоо нууц нэр нь штэ. Шудраг ийс шулуун тийм нөө нийтлэлүүд бичдэг байсан. Үндэс санааг нь шууд ингээ буушилдаг тий. Нар чи буруу гэдгийг шууд хэлчихдэг байсан. Тийм болохоор нэг чинь тэгээ нөгөө төр засагтайгаас ингээ бодлогын нөгөө эсрэг одоо тэрс үзэлтэн гэх маягаар өөрөө нөгөө нууц нэртэй багтсаа болоод Жорж Оруэлл авсан. Энэ нөгөө Лондонгоор нөгөө бидэн явсан тэмдэглэл, Лондон Парисаар бидэн явсан тэмдэглэл гэдэг үедээ нөгөө нэг гэр бүлийнхаа нэр төрийг хамгаалахын тулд гэсэн учраас нөгөө өөрийнхөө жинхэнэ нэр болох Эрик Артур Блэр гэдгээ нуугаад тэгээ Жорж Оруэлл гэсэн одоо англиар хэлбэл pen name гэдэг болсон. Тэгээ өөрөө бас нэг сурлаг тийм сайн хүн байгаагүй гэж байгаа Жорж Оруэлл чинь. Тэгэнгүүт нь тэгээд эцгээсээ их хол өссөн. Багт нь ээж нь аваад англи руугаа болсон байхгүй. Тэгээд мань хүнийг нөгөө юу цэргийн юунд явуулаад өөр сургуулиасаа гараад тийм цэргийн үйл ажиллагаа амжилттай хийгээ явцсан байхгүй. Чинь гинтл одоо тэр энэсээ нөгөө болоод тэгээд нөгөө нэг яг энэ төр засгийн намын тэр тогтолцоод мань хүн ажиллаж байгаа юм. Ингээд юм байна. Нийс гарыг гээд тэнгүүдээ шууд өөрөө тэрийг нөгөө бичиж хийсэн. Гэхдээ энэ номыг чинь одоо ярьж байгаа энэ төр хандлага юу вэ гэхээр ер нь бол бид нар социализмыг муулахад зориулж ус их ярьсан юм шиг байна. Тэгээ ингээ уншаад үзэхээр энэ шууд социализм дангаараа биш. Үндсэндээ бол энэ чинь Английн нийгмийн тухай ярьж байна. Тэгэхээр энэ газар сайг бол ерөнхийдөө энэ хандлагууд бий болж ирснийг одоо тий. Одоо ч гэсэн бид нар социализм биш байгаа шүү дээ. Бид нар социализмыг үзэн ядаж байгаа. Тэр тоталитар системийг үзэн ядаж байгаа. Тэгсэн мөртлөө өнөөдөр энэ ном биднэрт ямар актуалны байна те.
Тэгэхээр энэ ном яагаад өнөөдөр бид нар тийм их унших чухал сэдв болчиход байгаа юм. Үнэнийг ийн өгүүлж байгаа цагт энэ дэлхийд ямар нэгэн чухал зүйл тасалдахгүй. Гол нь үгээ бусдад дуулахдаа бус эрүүл сарвал ухаанаар хүмүүний нандин үеийг таслалгүй хадгалж үлдэхэд л энэ үеийн утга учир орших юм. 1984 болон дистопи роман төрөлдөө хамаарч байгаа. Тэгээд улс төрийн дистопи роман гэж авдаг. Тэгээд дистопи гэдэг бол ерөнхийдөө тийм үү ирээдүг зөгнсөн одоо хамгийн аимшигтай муухай байдлаар зөгнсөн. Агтаас тэгж ойлгох нь бас жоох учир дутагдaltaй. Ер нь дистопи гэж байгаа нийтийн бие одоо буруу хөгжсөн утопи ч юм уу тий эсвэл хэсэг бүл нийгмийн хэсэг бүлэгт үйлчлдэг утопи гэдээ ойлгочвол арай илүү байх гэж бодож байна. Тэгээд ер нь тэртээ 1949 онд бичсэн мөртлөө одоо ингээд 70 жилийн хойно ч гэсэн ингээд ач холбогдол үн цэнэ алдахгүй байгаа нь бас нэг бодлын дистопи төрөл гэдэг нь авааштай байх. Тэгээд цаг үе гэдэг өөрөө тийм агуу бүтээлүүдийг төрүүлэх юм байна л да. Тэгэхээр энэ дотроос бид нэр өөрсдийнхөө амьдралыг Монголын улс төрийг юугаар нь харж байна вэ? Жишээ нь ер нь тухайн үед тэгэл юу Сталины дэглэн байгаагүй бол бас энэ хоёр бараг бичигдэх байсан уу? Адны фирм бас бичигдэх байсан уу гэдэг ч өөрөө асуудал байна. Тий. Тэгэхээр яг ингээд цаг үе өөрөө ингээд бүтээдэг. Эндээс нийгмээ бид нар толдож одоо ингээд харна улс төр мөргөл одоо ингээд нэг намын тогтолцоог ярьсан шүү дээ. Тим рүү одоо бид нар шилжчихлээ шүү дээ. Одоо тэгээд сая ерөнхийдөө болоогаар яг худлал мэдээл байх л та. Тэгтэл ер нь баг тэгээд төрсөн өдрөөрөө тангараа өргөн ингээл эхэлчих шүү дээ. Хан тий. Шууд нэг өөрийнхөө одоо юунд одоо нөө бүх амьтад илүү эрэхтэй, гахаа илүү эрэхтэй гэдэг юм явж байгаа. Тэгэл эсмитер энэ хүний оршихуй тэр хайр сэтгэл юу зүг тоглолцдог тий. Амар системтэй байхгүй болдог шүү дээ. Дараа би аль нь биенээсээ урагцсан тэр сүлд нь яаж байгаа. Сүлд нь их ахта өөрөө нөгөө явсараа хайртай болчтой хэсэг мэсэг тий. Бүр хүнийг тийм болтсон юм гэж систем байлгана гэдэг чинь хяналтанд байлгана гэж. Одоо манай тийм одоо нийгмийн тийм хавчлаа бүх л юм биш. Сая тэгэл зөндөөл явсан шүү дээ. Бүх ингээд сэтгүүл сайт байтыг сая тий. Нугаар чинь бүгдийг ингээ өөрөө хяналтанд авцсан. Сонгуулиар. Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн 90% нь хөрсөхөд зарагдаж ажилласан гэж ярьж байна лээ. Тэгэхээр би бас тэр үнний хувьтай байх гэж бодож байна. Би ч гэсэн ер нь үнний хувьтай гэж бодож байна. Тэгэхээр эн чинь бүх юмыг хяналтанд авч байна. Ер нь хөрсөхийн эсрэг хөрсөхийг муусан жоохон юм байхад дор хаалга болчихсон. Тэгэхээр л эн чинь 1984 харагдаад тэр л яг энэ уу. Яг гарч ирээд байгаа байхгүй. Тэр нэг юу санал асуулт биш хилцүүлэх үеэр нэг эмхтэй юм асуусан чинь шууд түүнийг хоёр хамгаалагч наваа гаргацсан шүү дээ. Хөрсөختийн тийм. Тэгэхээр яг уу сонгуулийн үеэр бол маш их идэвхтэй харагдаж байгаа юм. Тэ? За засгийн газрын бодлогыг аваад үзье. Өнөөдөр алсын хараа 2050. Тэрийг бүх сургуулиудад, ихтэй сургуулиудад албан ёсны хичээл болгож байна. Удирдлагын академид гэрчлэгээ олгож байна. 2050 онд оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайд өнөөдрийн 70 настай болох юм байна. 70 насныгоор Монгол улс яаж хөгжсөнийг одоо харж бахархал бий болно гэсэн ийм санаа яригдаад байгаа юм. Тэгэхээр эн чинь энэ хүний багийн мөрөөдөл, багаасаа их мөрөөдөмтгий хүн байсан гэж байгаа юм. Тэгээ энэ мөрөөдөл нь өнөөдөр төрийн бодлого болоод бүгдээрээ тэр төрийн бодлогоор Монгол улсаа хөгжүүлнэ гэсэн харин тий. Тэгээ эн чинь бүр маш тодорхой харагдаж байгаа юм шүү. Би бол одоо тэр алсын хараа гэдгийг нь уншиж үзлээ эхнээс нь. Надад маш олон асуулт гарсан. Тэгээ би тэрийг цааш нь хинтээ ярих уу, хинээс асуух уу гэхээр мухардчихж байгаа байхгүй. Тэгэл одоо бодлоо одоо ингээд бүр амар тийм давуу эрэхтэй ерөөсөн. Хөл хорионы үед 10-аас дээш үнийг дөрвөлцөхгүй тэгээ 5-аас дээш мэш гээд их чи яг хөл хорионы үеэр өөрөө ном нэгсэн шүү дээ. Номхон нэглэсэн шүү дээ. Тийм. Тэгээ өөр үйл ажиллагаа бол бусд нь бол хийж болохгүй. Сайд бол тий. Хийчих. Сайд ихнэр явж болно. Тэгэхээр яг энэ номон дээр зохион байгуулсан үйл ажиллагаанаас коронавирус авахгүй бас. Энэ номон дээр бол маш олон маш гоё ишлүүд байгаа. Үнэхээр бид нэр тэр ишлийг уншаад тоочоод барахын аргагүй болов. Тэгэхээр яг уу өнөөдөр төр засгийн эрх баригчдын тухай ярих нэг хэрэг. Энэ ард түмэн тийм ээ. Энэ Монгол улсыг бүрдүүлж байгаа иргэдийн тухай
ийм эрх баригчтай яаж харилцах юм? Ер нь энэ дээр одоо жирийн хүмүүсийг пролууд гэж нэрлэсэн. Тийм. Тэр хүмүүс бол үржээл үхэл байдаг ийм л хүмүүс. Тэдэрт өөр роль байхгүй гэж байна. Winston Smith-д яг ер нь хамгийн түрүүнд хэлдэг ш нь найдвар байгаа бол зөвхөн пролууд л бий гэд. Тэгээ пролууд үүнийгээ ингээд нөгөө ухамсарлаад яах хүртэл гэдэг бас хугацаа байгаа гэд үүнийг ер нь дурддаг. Харин пролууд өөрсдийнхөө хүчийг ухаарч ойлгодог гэсэн бол тэдэнд хуйлтан зохиох хэрэг ч байхгүй. Тэд имэйлээ авч хайж буй догшин морь шиг бүлэхэд л хангалттай. Тэд хүсгэл юм бол маргааш ихтэл намайг будна эргэж чадна. Эрт өрөө хизээ нэгэн цагт тэд үүнийг ойлгох л байх. Тэгэхээр Достоевскийн зохиол дээр бас л одоо материаллык хүмүүс, материаллык бус хүмүүс гэж байгаа тийм. Өөрөөр хэлбэл нийгмийг авч явах үжил санааны хүмүүс гэж байгаа. Тэр хүмүүст бол итгэж, тэр хүмүүс нийгмийг авч явах байхаа гэсэн тийм итгэл найдвар Достоевскийн гэмт хэрэг ба ял шийтгэл гэдэг зохиолоос харагддаг. Гэтэл энэ зохиол дээр бол итгэл найдвар пролуудд байгаа гэж. Тэгэхээр надад бол муу төрлийн зохиолдоо хармаа дөө. Тэгэхээр надад бол энэ зохиол бол тэрнээс хойш бичигдсэн нийгмийг илүү бид нар таньсан байх. Тэгэхээр өнөөдрийн эрх баригчдыг бид нар ингээ харахад тэднэрт бол юм өөрчлөх сонирхол байхгүй. Ерөөсөө ингээл байлгаад, ингээл барайл, энд нь ингээ бариад байгаад байх юм бол одоо тэдний сонирхол тэнд байх шиг байна. А тэрнээс арай доогуур тийм ээ тэрлүү зүтгэж байгаа хүмүүс бол бас тэд одоо жирийн хүмүүстэй адилхан энэ амьдралын энэ ялыг, энэ амьдралын золиос болоогүй байгаа. Одоо бид нар ярьдаг цүнх барьдаг залуучууд гэх тийм. Тэд нар тэрлүү авирч яваа хүмүүс. А тэгэхээр жинхэнэ өөрчлөлтийг хийх вэ гэхээр энэ одоо золиосыг арьс махаараа амсж байгаа бүр болохоо байгаад эргэх юм бол энэ хүмүүс л эргүүлнэ. А тэрнээс биш энэ байдал ингээд өнгө засаад байгаад байна л гэсэн санааг энд хэлээд байгаа шин. Тэд ухаараагүй цагт хизээж босохгүй. Харин босохгүй бол хизээж ухаарахгүй. Ер нь Жорж Орвел нөө түрүү ярьсандаа амар тийм шудраг хүн шууд хилчдэг гэд. Тэгээ энэ санаа ч гэсэн яг таны хэлсэн саяын санааг ч яг шууд дурдсан ингээд нөө нийгмийн 3 анги давхраг хоорондоо хизээж нэг үзэл санаа нь хизээж хавцалтахгүй. Дээдчүүлэн зөвхөн ингээд дээрээ байх гад тэр түүнийг хадгалах гад хүсээд байдаг. Харин дундчул нь болохоор дээшээ гарах гад доочулаа тоодгоо. Доочул нь болохоор дээшээ байх бай, доошооч явахгүй зөвхөн өдөр хоногоо яаж аргацах тухай боддог гэд шууд энэ өгүүлбэрийг шууд бичсэн байсан. Орвел. Тэгээ энэ зохиолын эхнээс ахгуулаад нэг чухал ийм урсгал яваад байгаа. Тэр нь юу вэ гэхээр өнгөрснийг засварладаг. Өнгөрснийг өөрийн өмч, өөрсдийн бүтээл, өөрсдийн өнөөдрийн болон цаашдын зорилгыг тодорхойлоход ашиглаад ах шиг байна. Хамгийн амар нь энэ үнний яам гэдэг нэртэй. Тий. Тийм учраас түүхийг өөрчилдөг, худлаа бичдэг. Битийч аж тэр чи. Хин өнгөрснийг гартаа авна, тэр ирээдүйг ч хатах нь. Хин өнөөдрийг гартаа авна, тэр өнгөрснийг ч бас хатах нь гэсэн намын лоозон бий. Кинон бол энэ үгээр эхэлдэг шууд. Их мэдл бол боолчлаа гэж шүү дээ. Тэгэхээр биднэрт бол жишээлбэл одоо хоёр намаа аваад үзье. Биднэрт одоо өөр юу ярих юм те? Хоёр улс төрийн хүчин байна. Нэг нь Чингисийг өмчлөөд ах шиг байна. Чингисийн одон модон гэдэг. Нөгөөх нь Сүхбаатарыг өмчлөөд ах шиг байна. Үндсэндээ бол өнгөрсөн үеийн өнгөтэй өөдтэй гэдэг юм уу бахархаж болох энэ хоёрыг өмчлөөд түүхийг хоёр янзаар жишээлбэл сургуулиуд зааж байгаа. Нэг намынх нь бол Сүхбаатарын дүр төрхийг илүү өндөр дөрвж ягаад нөгөөх нь одоо Чингисч гэдэг юм уу? Эсвэл одоо янз бүрээр Ямар нэгэн баатар. Тэгээ манай монголч одоо маш олон ой тэмдэглэдэг болсон. Өөрөөр хэлбэл тэр ой тэмдэглэх болгонд бид нар үг хэлнэ. Ер нь маш олон баяр ой тэмдэглэнэ гэдэг бол эрх баригчдад хамгийн таатай. Сая ихэд л ерөнхийлөгч болоод маргааш нь гэв гэдэг номын баяр хийгээд
ерөнхий их хурлын даргын ивэлд ор Талбаатар 3 хоног нам зарлаа шүү дээ. Тэгээ энийгээ баяр болгоод бүр баярын өдөртөө болгоо энэ төр гээд амралт болгоё гэдэг. Уусаал амралтын өдрөө болдог юм биш. Тэгэхээр энэ баярт дуртай, ой тэмдэглэх дуртай энэ бүх юм чинь намын бодлогын бас нэг тийм цөм юмнууд яваад ах шиг байна. Тэгээ бас нэг ийм байна. Одоо энэ эрх тэгш тийм байдал байгаа газар ч л одоо хүний эрүүл ухаан байх боломжтой гэж байна. Тий. Эрх тэгш. Тэгээд ерөнхийдөө ингээд одоо Смитийн дүр чи өөрөө бас нөгөө тийш даах нөгөө тэмдэглэжээд ингээд чинь яг өөрөө ингээд бас тийм амар төмөрлөг хүүтэнтэй ингээд хяхал тавчлагад орсон ийм нийгэм донд өөрөө ерөөсөө тэр нэг эрүүл ухаанаа те цаана байгаа тэр юмаа авч үлдэх те өнгөрсөн дурсамжаа ингээд байн санах манайхаа юу ахгүй одоо чинь нийгэм рүү ингээд ярихад одоо ус тогны мөнгө тэгэлжлээ гэж одоо үйлсэд хэлж өгсөн одоо бөөн баяр гэж хэлж байна. Ус тогны мөнгөө төлж чадахгүй те тэгж тэгж амьдруулж чад нь бид нар өгнө бухимдах ёстой. Анти шүү дээ. Чи ус тогны мөнгө бид нар төлөөд амьдрах хэрэгтэй. Чи тэгж чадахгүй тийм нийгэм бүтээц одоо бид нар цаанасаа халамжлуулаад тэгээ даалгаад гээд байж шүү дээ. Ер нь халамж гэдэг чинь тогтолцооны буруу шийдлийн хамгийн сүүлийн үр дүн гэж байгаа шүү. Тийм шүү дээ. Тэгэл ямар нэгэн байдлаар бид нэг хатур нэмэгдээлээдэг биднээс тэгээд авч л байгаа ш буцаагаад. Одоо төлөхгүй ч гэсэн ирээдүйд төлнө шүү дээ. Тийм. Саяын сонгуулиар бол маш одоо тод харагдлаа. Өглөө 7 цагт очирлоод хатуу санал өгдөг хөгшчүүл тэр намдаа өгчөж байгаа юм. Тэр хооронд хэсэг бусаг хүмүүс өгөөд үдээс хойхон халамжийнхан тэр чигээр орж ирдэг юм байна. Цуваад орж ирдэг. Манай Монголд яасан олон халамж, яасан олон тахир дутуу, хөгжлийн бэрхшээл ийм олон хүн байдгийн байж гайхаар их олон хүмүүс тэнд орж ирдэг. Тэд нар толгой дараалал орж ирдэг юм байна. Яг тэгвэл тэдний амьдрал халамж байдаг юм. Тийм учраас өөрийгөө болон өрөөл бусдыг одоо халамж дагсан одоо тийм нийгэм халамж өгдөг хүчнийг сонгоход оролцуулдаг. Маш идэвхтэй. Тэгээд оройн 8 цагаас хойш бөө хүмүүс орж ирдэг нь юу вэ гэхээр өдөржингөө хаана мөнгө тарааж ийн гэсэн хүлээлт байдаг юм байна. Тэрийг хүлээж агаад тэгээд сонгуулийн эрс дутуу бол тэрэнд хүрх хэмжээний мөнгө тараагаад тэр хэсэг хүмүүс нь орж ирж саналаа өгдөг юм байна шүү дээ. Тэрийг би мэддэггүй байсан байхгүй. Булангаас пист гэж дуудаж байгаа л. Тий. Янз бүрийн кодоор дуудаад тэгээ орж ирээ саналаа өгөөд ингээд явхаар энэ 3 хэсэг хүмүүс сонгуулийг шийддэг юм байна. Тэгээ дээрэс нь хөдөөнийх нь шийдчихдэг. Ингэх юм бол ямар сонгуул байх юм бэ те? Тэгээ одоо нөгөө тоглооморч болох яриад байгаа шүү дээ. Мөнгөний авчаад өөр хүн өгчихгүй тэргээд хэр ч гэсэн энэ тоглооморч гэсэн юм чи байж болохгүй бас. Хүчил бодолтой өөрөө чаа ингээд тэгээд шүү дээ. Тэр худлаа байхгүй юу? Мөнгөөр санал өгж байгаа хүн бол өөрийн гэсэн итгэл үнэмшил байхгүй болсон байна. Тэгэхээр мөнгө өгсөн хүнээс давсан итгэл үнэмштэй байж тэр хүнд өгнө шүү дээ. Тэрнээс зүгээр л нэг одоо энэс наваад энд нь өгчдөг танаас тийм мөнгө гарах юм байд юм чинь. Тэгэхээр энэ бүх сонгуул бол халамжийн мөнгөний сонгуул болсон маш тодорхой болсон. Тийм мөнгөний сонгуул. Сайн нэр дэвшиж ирэх бат сонгуулийн сурчлагаан дээр те энэ халамжийг халъя. Улс орноороо зээл аваад тэгээд халамж тараагаад байх юм бол ямар юмны хөгжил байх юм бэ гэж хэлээд тэрэндээ шахагдаад. Одоо үндсэндээ бол тийм хүнд саяын бидний ярьсан хүмүүс юу гэж санал өгөх юм бэ? Тэ? Халамж авахгүй. Тэгэхээр энэ сонгуул гэдэг чинь ерөөсөө ямар ч утга учир байхгүй ерөөсөө энэ байна шүү дээ. Бүх хүмүүсийг барьдсан байна шүү дээ. Хинээр сонгуул өгүүлэх үү, яаж өгүүлэх үү бүх механизм нь байж шүү дээ. Тэгээд бодохоор намуудыг тараахгүй бол энэ бүтэц хязгаарч өөрчлөгдөв. Тийм нэг намын уус юу вэ чинь гэж гарч ирэх чинь. Гонигтай сонгуул болсон. Үнэхээр гонигтай. Гонигтай сонгуул. Энэ намуудыг тараахгүй бол энэ айл болгоныг хүн болгоныг одоо өрх болгоныг ингээд яатсан бүр уцтаал те гэдэг юм байхгүй болсон. Ерөөс ингээд өгчөж шүү дээ. Өнөөдөр Монголд хамгийн арчлаа унгаалаа яг энэ Монгол болсон шүү дээ. Өнөөдөр Монголд хамгийн сайн ажиллаж байгаа зүйл юу вэ гэхээр
татвар аягүй сайн ажиллаж байгаа. Хүчний байгууллага сайн ажиллаж байгаа. Дээр нь энэ намын сонгуулийн ажил маш сайн явж байгаа. Компанид ажиллаад. Энэ гурав сайн явж байгаа. Боловсрал байхгүй. Эрүүл мэнд байхгүй. Нийтийн төлөө явж байгаа юм. Ямар ч эзэн байхгүй. Докторгүй ажил Монгол доктортой байна гэдэг. Харин тийм. Тэгвэтэй. Ирээдүг өнөөдрийг өдрөөс өдөрт сараас сард үргэлжлүүлэн дин дун аж төрөөдөл байгаж агаарл байгаа цагт уушиг дахин амьсгаа авдаг луга адил төрөлх инстинктэнд тэдэнд таалагддаг гэлээ. Энэ ном мэдээч хэрэг бидний тухай бичээгүй ч гэсэн энэ ном тодорхой хэмжээгээр бас тийм одоо абстракт тий одоо үйл явдлыг төсөөлж бичсэн ч гэсэн ямар их бидний амьдралаас хараад хэлсэн юм бэ гэхээр гол дортол хэлсэн үгнүүд маш их байна лээ. Тэгээд тухайн үед чи одоо ингээд өөрийн гэсэн яг ийм хэл бүтээн энэ ч бас англи хэлийг бас Шинэ хэл. шинжилсэн юм юу штэ. Тэгээ нөө аксоц тэр англи систем гэдэг юм гаргаж ирээ шинжилгээ харьяа гэдэг өөрийн гэсэн тийм онцлог үгтэй үгстэй шинжлэх дармон байгаа. Ер нь Жорж Орвел бас яг нэг юм хэлийн тал дээр өөрөө тийм амар их үзэл бодлоо илэрхийлдэг. Өөрийнх нь бичсэн эссе байд юм аа. Улс төр ба англи хэл гээд. Тийм. Тэгээд ер нь бол тэгэж нэ хэлний асуудал дээр бас эмзэгэлдэг. Тэгээд ингээд бас хэлж байгаа байхгүй. Ер нь ингээд одоо энэ дээр ч гэсэн шинэ хэлний асуудлаар өөрөө нөгөө шинэ хэлний ажилтнаа гэж байгаа байхгүй. Ингээд хамгийн гайхалтай хэлээ жил тутам үгийн сан багасч идэг хамгийн гайхалтай ганц хэл гэдэг чи мэдхүү гээд. Тэгээд Орвел нэгдээ өөрөө хэлсэн байт юм аа. Ингэж нөгөө нэг засгийн газраас тогтоож өгсөн хэлийг ингээд манайх тогтоосон гингүүд ард иргэд нөгөө засгийн газраас тогтоосон юм чин гингүүтээ өөрийнхөө үзэл бодлоос илүү шууд нөгөө засгийн газарт итгээд эхэлцдэг. Тэнгүүд үүнийхээ ингээд альмаар нөгөө нэг одоо баримтыг өөрчилсөн өөрөө шууд ингээд ард түмэнд ухамсаргүйгээр түүнийг үнэн болгоод итгүүлчихэж байгаа байхгүй. Үзэл бодлын дотроос суучих юм бол хэрэггүй болно. Ярихгүй. Олон түмэн ямар нэгэн санаа бодолтой байхгүй нь хүнд ч хамаагүй болжээ. Тэдэнд оюухан гэж байхгүй болохоор санаа зовхгүйгээр оюуны эрхчлөөг олгож болно. Тэгээ ингээ бүх үг нь юм товч. Тэгээ үүн дээр бас нөгөө онцлог нь энэ нөгөө шинэ хэл дээр гарч байгаа үгнүүд тийм юу нөгөө тэрслэн үзэл юм өөрийнхөө нөгөө нэг бүтээлч үзэл гэдгийг илэрхийлэх тийм нэр үгнүүд байхгүй. Ерөөсөө түүнийг нь илэрхийлэх түүний дэвргэх үгнүүдийг бүгдийг ингээ халаа хийцэн. Зөв ягтлсан, зөв өгөөдсөн зүйлээ олно гэдэг чинь бас их чадвар шүү дээ. Тэгдэрч бас тийм бисэн тэрнээс олж анх баригдсан гэж шүү дээ. Латин үг оруулна гэдэг. Тэгээ нөгөө хуучин хаан засгийн одоо орос хэлний тэ өв үсэг оруулж ирэх юм гэлээ гэдэг. Одоо энэ латин үсэг болгочоо энэ бол дэлхийн хэл болно бид хэрэгтэй гэж онгордно. Оросыг шүүмжлээ гэдэг. Тэгээд одоо Уг нь өөрөө бол анх нэг Германы төлөгчөг гаргаж ирсэн шүү дээ. Нацагд орж байгаа. Энэ хэл усны тал бол манай дээр бас их ажиглагддаг нь юу вэ гэхээр ер нь энэ зүйр сэцэн үг энийг их хэрэгэлдэг янз бүрийн хэллэгүүдийг жишээлбэл сонгуул болгоноор ярьдаг юм бол эвтэй байвал хүчтэй гэж. Яагаад энийг жишээлбэл бусад үед хэрэглэхгүй байгаа юм? Сонгуул болохоор одоо хүмүүсийн үзэл бодол нь ил гарч ирдэг, илүү тодордог, илүү хурцдаг тийм ээ. Тэгэнгүүт нь тэрийг наамжааж одоо энэ байгаагаараа л байвал те ер нь янз бүрийн хил ам хийгээд хэрэггүй, ер нь эвтэйл байвал хүчтэй гэдэг энэ юмар унтуулж байгаа. Тэр хүмүүсийн булчинг зангирсан булчин шөрмөсийг тайлж өгж байгаа. Ингээд хүмүүсийг үг хэлээр уламжил ёс заншил гэдэг дээр нь аваачиж гаад үндсэндээ бол одоо унтуулж байгаа. Жишээлбэл би гэрээ засаад төрөө зас гэдэг үг яасан өрөөсгөл үг вэ гэж бодож байна. Өнөөдөр хүмүүс одоо гэр орноо янзлсны дараа л улс төр чи сонирхоо. Тийм ээ? Чи өөрийгөө засаагүй гэр орноо янзлаагүй ээжиж улс төр чамд ямар хамаатай юм бэ гэж штэ. Тэгэхээр би юу гэж хэлмээр байна вэ гэхээр өнөөдөр хин өөрийгөө янзлчаад гэр орноо янзлчаад улс төр ийм амьдрал байхгүй штэ.
Өөрийгөө бол- танилцуулж амжихгүй. Хүн бол бүх юмыг зэрэг хийх ёстой. Тийм үстэй. Бүх юм хоорондоо холбоотой. Тэгэхээр ингээд хэлэнгүүт нөгөө хүмүүсийн байх үн тэр цагтаа хүмүүс чинь ийж одоо юм бүтээж идэг болохоор тэр чинь тий. Тэгэхээр хүмүүсийн дараа нь ингэж байхгүй болохгүй. хүмүүст ямар нэгэн одоо аж амьдрал ажил төрөлтэй холбоотой янз бүрийн проблем гарч ирнэ. Тэрийг ингээ ярихангууд энийг ярихаар юусэн нам дарагддаг. Тэгээд тэр хүмүүсийн тухайн үеийн тэр эмоц, тэр сэтгэл, тэр үг хэлсэн хүсэл эрмэлзэл нь яаж ийн үгээр энэ ёс заншил янз бүрийн юмар дарчдаг. Тэгээ хүмүүс яах вэ? За нэрэж тийм болов. Ийм маш олон хүчин зүйлүүдээр хүмүүсийг ямар нэгэн улс төрийн идэх сонирхлыг хааж боогдуулж байдгийг бид нэр өөрсдөө ч мэддэг. Одоо сонгуул Манай нийгэмд болж буй үйл явдлын талаар хамгийн сайн мэдэж өгөх хүмүүс хорвоо ертөнцийг байгаагаар нь ойлгох чадвар хамгийн багатай байдаг. Өөрөөр хэлбэл хэдий чинээ сайн ойлгоно, төдий чинээ төөрөлдөнө. тэр сонгуулийг ингэж бодлоо. Яг өөрсдөө бид нар өөрсдөө яг ингэж бүтээсэн байгаа байхгүй. Одоо юу яач шүү дээ. Улс төр одоо ингэж ажил мэл ингэж ерөнхийлөгчд хүмүүс нэр дэвшиж байгаа шүү дээ. Бүгдийнх нь аргилтэй холбоотой юм байна шүү дээ. Оо гэрээ сайхан яцсан хантай ийм сайхан өөр хүн тий. Тэр баг аваа явчихна тий. Тий. Гэрээ зүссэн байна шүү дээ. Гэрээ зүссэн байна одоо сайхан тий. Тий авгаан ямар хоол хийж ин гэдэг. Тий. Эхнэрийн сайхан хань байна. Эхнэрийнхээ төлөө ажил мэл тайсан гэж шиг. Одоо бид нэр одоо юу ялгах шүү дээ. Хүрээс өх ингэ сонгогдоод одоо би нэг юм бодохгүй юм ингээд нэг багш байлаа гэж бодъё л доо. Ажлын хариуцлага алдаад ажлаасаа гарчлаа. Тэгээ тэр буцаж эргэж ирээ захирал усыг өргөлөхгүй зү. Яг тийм их юм болж байгаа байхгүй. Гэхдээ тэр чинь ажлаа сайн дураар өгсөн шүү дээ. Үндсэндээ бол сонгуул болтол энэ ажлаа хийгээд байвал айгүй бол ингээд ирээдүйн унах нь. Тийм учраас бошоохон шиг далим олонгуудаа нэг хүнд өгчөөд тэгээд би бол одоо ийм ёс суртахуунтай гэдэг маягаар ажил нь бүчлээ шүү дээ. Хохроод. Тий. Уус анхтаас л хохроод байсан шүү дээ. Бас бууж ахт нь л хүмүүс за энэ ерөнхийлөгчөө сонгуульд өрсөлдөх гээд ингэж юм даа л юм. Тэгээд жишээлбэл сэтгүүлчид бол нөгөө юу гэдэг вүлээ? Ямар нохоо гэдэг вүлээ? Бууны нохоо. Биш ээ. Нохоод ирдэг. Ард түмний өмнөөс яадаг ч үлээ тийм ээ. Агтл сая бол яг бууны нохоо боллоо шүү дээ. Сэтгүүлчдийн 90% нь Ард түмний өмнөөс нөгөө дөрөв засаглал тэр гэдэг. тий. Дөрөв засаглал байхгүй. Дөрөв засаглалтай батцсан. Тий. Тэгэхээр өнөөдөр хөрс өх байна уу, мөнгөс өх байна уу? Тэрэндээ гол нь биш. Энэ явж байгаа бүх процессууд бол энэ ном яг л ингээл харагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас энэ номыг унших болгонд өнөөдрийг бид нэр ойлгох бид нар яг бодтойгоор харах жинхэнэ өнгө цусээр нь харж тех тусам бид нар ингээд илүү ямар аимшигтай юм руу яваад байна гэдгийг л харин тийм илүү бодтой болж байгаа байхгүй. Үе олон хүн өөрсдөө хизээч бослог гаргадаггүй. Зөвхөн дарлагдж байна гэсэн шалтгаанаар бослог гарах явдал туйлын ховор гэсэн үг. Учир нь харьцуулж үзэх боломж л олохгүй бол тэд тарлал хавчлагад байгаагаа ухаардаггүй юм. Уг нь ийм байж болохгүй гэж сануулсан болгоч улам яваад байдаг. тий усан тийшээ яваад байна. Тэрийг одоо уншаагүй хүмүүсийн номыг уншаад бид нар ямар ирээдүйд юу яваад байгаа гэсэн харж хэрэгтэй л. Гэтэ би бол мэдээж хэрэг хүмүүс уншина хамгийн гол нь энэ номны талаар маш их ярилцах ёстой л гэж байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн бидний нийгмийн сэдэв бол энэ байна. Бид нар олон сэдвээр ярих ёстой. Жишээл өнөөдөр бол дахиад 6 жил тийм ээ энэ тогтолцоо энэ одоо үндсэндээ бол нийгэмд гэрэлгээгээ нийгэмд эрхчлөө одооны бэлэг тэмдэг болсон тийм ерөнхийлөгчтэй болж чадсангүй. Тэгэхээр мэдээч хэрэг бид нар одоо юу гэдгийг бүх юмыг өмнөөс нь ингээд яриад иж болохгүй ч гэлээ гэсэн бид нар энд бол санаа амраад одоо өнгөрсөн хорвоо гэж ярьж болмооргүй санагдаад байна л да. Илүү идэвхтэй. Ерөөсөл чихийг халууцуулах
ажил байнга хийж явах хэрэгтэй биш үү? Энд бол юм дурдаад зөндөө болсон сэдв байгаа да. Дурдаг боллоо. Одоо жишээл нөө сэтгэхүүн гэмт хэрэгтэн гээд хүний шууд нөө бодол санаагаар ингээд шууд хянаад одоо зүүдэндээ хүртэл ярил тэр сэтгэхүүн гэмт хэрэг гээд түүний тэг хамгийн амар нөгөө нэг бас өгөөтэйгөр хайрын ямд очиж хороо ичдэг. Түүндээ ингээд хамлаа зовоогоо тэгээд үннийг хүлээлгээс хамш мамлын хэсэг бол амар. Тэгэхээр би дуртай үнтэйгээ нэг ингээд үнтэйгээ ингээд одоо үеийнхлээс суулаа гэх юм бол ингээд бидний бариад аваад харж байгаа. Тийм. Цаанаасаа онооч гэсэн үнтэйгээ гэл хүүхдүүдээсээ айдаг тий. Хүүхдүүд нь юу гэж хэлээ. Эмчтэй хамгийн аюултай нь бол тэр санагдсан нөгөө хүүхдүүд нь гизэх бариад өгчдөг хүн болон хүүхдүүдээс айдаг гэд. Тэгэхээр яг хөө ингээд Смит бол ингээд тухайн үедээ байсан хүн тэгэнгүүт Смит өнгөрөөд шинэ үеийн ингээд бүгд тэр намын ингээд юу бүрэн автцсан ерөөсөө ингээд үнийг нь эргцүүлэх ямарч боломжгүй хүүхдүүд. Тэгээ ерөөсөө тэгэж өмнөх түүх ингээд үнэн байсан эсхийг хайж байгаа тийм хүүхд бол энд байхгүй шүү дээ. Энд мэдээч хэрэг хүнийг бол физически одоо зовоож जैन, тамлж जैन тийм юмуд байгаа. Гэтэ өнөөдөр манай тийм харьцангуй болохгүй л дээ. Өнөөдөр тийм улаан цагаантай биш. Энэ бол илүү өнгөлөг байдлаар цаагаараа хүнийг бүр хин чивш болгосон цаан байгаад тий. Өөрөөр хэлбэл энэ ном дээр байгаа шүү дээ. Бид нэр ирээдүгөө өнөөдрөөр амьдарч байна гэж. Тэ? Хүмүүс ерөөсө өнөөдрийнхөө юмтал ноцолдоод маргааштайгаа зологж ивэл болоо гэдэг тийм амьдрал биднэрт байна шүү дээ. Өөрөөсөө давсан өөрийнхөө амьдралаас илүү гарсан юмыг зорих боломж алга. Дээр нь бас тэгээд юу вэ наа? Бичлэгийн явн гайсаа. Улс төрийн ийм ерөн өгөөдлийн ийм гармоныг чинь гол нь тэр одоо нэг юм хүүхдээ өнгө аясаа шүү дээ. Эхнээсээ ахуулаад те. Цэстэй тэр 3 дугаар сар 4 сарын тэр хүүхдээ өдөр мөдөр гэл ингээл эхнээсээ ингээд энэ армоны тэр нэг бараан өнгө төрөх тэр нэг төмөрлөг ах үеийн тэр одоо бүх юмнуудыг ингээд бүгдийг нь яг ингээд хэвээр нь бичлэгээ одоо өнгө аясаа алдахгүй тэгж бичнэ гэдэг чинь амар гоо. Тэгээд дээр нь улс төрийн зохиолыг тэр бас нэг дүрслийн маш том өөрийнх нь одоо Жорж Орвелийн үнэхээр л одоо Лондонгийн их бичиж чинь л одоо шүлэг юу юм байгаа. Ааха. Шүлэг одоо жишээл нөө төсөглөө хэсэгт нөө урвцсан чинь нөө туулаан бөөрийн навчстоор би чамайг чи намайг хөдөлсөн гэд нөө хүмүүс хоорондоо би энэс нь урвуулсан хань нөгөө хүмүүс угаасаа урвцсан болохоор сэтгэлээсээ болоод ингээд би энтэй харьцаж чадахгүй гэд. Энд нэг эмэгтэйг балконоор юм хатаагаад байнга юм аваагаад тэгтээ нэг дуу аялаад байгаа эмэгтэйгийн тухай байн гардаг шүү дээ. Нөгөө парол гэдгээр. Тэгэхээр надад өнөөдөр юу гэж харагдаж байна вэ гэхээр манайх орой болгон телевизээр асаагаад солонгос киногоо үзээд парол өгөхгүй. Тэ? За хошин шогоо үзчихээд хөхөрж жагаад тэгэл одоо тэр өдөр нь сайхан болоо өнгөрчдөг. Янз бүрийн бодох санах юмгүй халамж жаахан хүртчихдэг. Энэ амьдрал өдрөөс өдөрт үргэлжлэл байвал болоод байгаа юм шиг ийм хүмүүсийг л паролууд гэдэг байгаа ш. Хашаан доторх эмэгтэйд оюухан байхгүй. Харин чадалтайгаар халуун зүрх үржилтэй хэвлий бий. Тэр хамгийн амар нөгөө нэг Смит ингээд нөгөө пролуудын дүүрэгт орж ирсэн чинь 2 3 хүмүүс тий 2 3 хүмүүс нөгөө суглаанд ингээд үзэх гээд хочих гээд үзээд идэг. Тэгээ тэр нь хүртэл ингээд одоо манай Монголд бас тий суглаа гэдэг нэрийдлэр ингээд тий нэ сүүлийн үед ямар их суглаа гарваа телевизүүдээр Монгол суглаа гэдэг суглаа аягүй гардаг шин. 90 оноос хойш маш их суглаа. Одоо машины суглаа муглаа гэж зөндөө юм байсан. Тэгээ нэг хэсэг гэхдээ гайгүй болсон байсан. Одоо сая тэгсэн чинь буцаад цахим суглаа бүр замраагүй явсан. Телевиз бараг телевиз болгоо хийсэн баг тий. Тэгээ нөгөө фэйсбүүкээр чинь лайв болгон суглаатай. Энэ их гоё шүлэг таалагддیں۔ Нэрээ. Цаг хугацаа бүхнийг эдгэн гэж л байг. Зовлон зүдүр бүгд мартагдана гэж л байг. Гэхдээ л он жилүүдийн инээмсэглэл болоод нулимс гинэн сэтгэлийг нь догтлуулсан хэвээр л байна гэж. Тэр цаад сэтгэлд нь одоо энийг хэлж дээ. Тий одоо хуучин юм ингээд те. Тэрийгээ тэхгүй бол тэр чинь нөгөө устгаад ингээд ерөөсөө ингээд механик болоод шүү дээ. Өөрийг нь дурсамжгүй ерөөсөө оюун санаагүй амьдарч байгаа. Тэгэхээр энэ Уинстон Смит чинь нөгөө оюун санаагаа ухаанаа эрүүл ухаанаа алдаж болохгүй. Тэгээ өөрөө нөгөө тэмдэглэл хийдэг те.
их ах сүнтгүй энэ гэж бичиж эхлээд энэ төр явдаг штэ. Сая баримтын хитрхи миний гарт байсан гэд. Сайн чиний хэлсэн энэ шүлэг юм уу дуу юм уу те? Тэр хүмүүс ингээд сэтгэлээ хаяа нэг илэрхийлдэг гэж байгаа те? Сэтгэл нэгсэн ястай дуу. Сэтгэлээ илэрхийлээд тэрийг нэг ингэж хэлээд тэгэл ханддаг юм уу? Тэгэл үндсэндээ бол нэг тийм тайлдаг юм шиг байна. Тэгэл болоо дараагийн амьдрал руу орно. Ерөөсөө нэг ийм үсрээд нэг сэтгэлийн илэрхийлэл сая энэ дээр байсан шүү дээ. Бас нэг хаан байлаа да. Ер нь энэ диктатуртай ялангуяа одоо энэ эрими явдал тийм их одоо чөлөөтэй биш газар айгүй сайн яруу найраг хайрын тухай яруу найраг байдгаа гэж. Өөрөөр хэлбэл тэрийг нөхдөг гэж л. Тийм хэсэг байсан. Тийм ба. Ер нь угаасаа тийм л тэр чинь нөгөө нэг яг нөгөө нэг үйлдэлээр ингээд болохгүй байгаа зүйл биш үү? Тэнгүүт нөгөө бичдэг хүмүүс яг үгээрээ л одоо тайлцлагаал хэрэгэлтэй ерөөсөн. Тэгээ тэр чинь бид нар айгүй гоё яруу найрагтайгээд хэлээд байх нь ер нь юу лээ гэж бодогдохоор болчиход байна. За баярлалаа. Энэ номын талаар бид нар ер нь гэхдээ ингээд яриад ивэл яриа л дуусахгүй. Одоо би л айгүй их ингээд дамгаалаад бас ярьсан байж магадгүй. Яагаад гэвэл сая сонгуул нүдэнд харагдсан хിവэр байна. Өнөөдөр мартагдаагүй байна. Тэр үед бид нэр энэ номыг ярьж байгаа учраас өнөөдрийн хамгийн ойр болсон улс төрийн одоо акцийг бид нар бас хамт холбож ярьлаа. Тийм учраас энэ одоо ямар нэгэн улс төрийн явуулга санаатай ажил бас биш гэж ойлгол зүйтэй баха. За ингээд та баярлалаа. Манай өнөөдрийн номын яриа ингээд дуслаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Зуны зузаан номтой өнгөрүүлээрээ. Зуны зузаан номтой. Зуныг зузаан номтой өнгөрүүлээ. Айл болох зузаан ном авч явуул. Энд тэнд очиод хөл хорооч авчихъя. гацсан ч одоо тий номтойгоо. Гацсан ч номтойгоо үлгой юм шиг. Тий. Тий. Хөл хорооч номтойгоо.